Телевизэн гадаад мэдээний тань хэлж байна. Франц улсын улс төрийн амьдралд нэгэн чухал үйл явдал өчигдөр боллоо. Тус улсын үндэсний хөдөлгөөн намын тэргүүн үндэсрэг үзэгдэн Марин Ле Пений талаарх нэгэн чухал шийдвэрийг тус улсын давж заалдах шатны шүүхээс гаргалаа. Шүүхийн шийдвэрээр тэрээр эх оны сонгуульд өрсөлдөх боломжтой болоод байна. Давж заалдах шатны шүүхийн шийдвэр Ле Пений төрийн алба ашиг эрхийг 45 сараар хязгаарсны 30 сарыг нь тэнцэн аргацгаар болжээ. Тэрээр 2025 оны 3 сараас хойш 15 сарын хориг аль хэдийн эдэлсэн тул 2027 оны 4-р сард болох ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эргэцэн үндэс нь бүрдэж байгаа юм. Мөн анхны шатны шүүхээс түүнд 3 жилийн хорих яд оноосон байсны 2 жилийг нь тэнцэж үлдсэн 1 жилийн цахим гавтаагаар илүүлэхээр шийдвэрлсэн байна. Тэрээр шүүхийн шийдвэрийг сонссныхоо дараа телевизэд ярилцлага өгч 2027 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө албан ёсоор зарласан. Мөн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн эсрэг дээд шүүхэд гомдол гаргахаар болсон байна. Учир нь захим гав зүүснээр үдэшвэр гэртээ заасан цагт буцаж ирэх шаардлага байдаг тул Ле Пений сонгуулийн кампанит ажилд энэ ихээхэн хүндрэл учруулна гэж үзжээ. Ле Пен өмнө нь ийм нөхцөд сонгуульд өрсөлдвөл түүний нэр хүндэд сөргөөр нөлөөлнө гэж дургуутсаж байсан юм. Түүний 2025 онд ял авсан хэргийн талаар тодруулбал Ле Пен болон түүний үндэсний хөдөлгөөн нам нь Европын парламентээс парламентын үйл ажиллагаанд зарцуул гэж олгосон 4 сая еврог зориултын бусаар буюу намынхаа ажилтнуудыг цалинжуулахад зарцуулсан. Уг үндслэр түүнд анх хэрэг үүсгэж улмаар анхан шатны шүүхээс түүний хэргийг гол үүдэх чимээ үзэж төрийн алба хаших эрхийг нь хязгаарлаж хорих ял унааж байсан юм. Хэрэг дээд шүүхээс давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээвэл Марин Ле Пен 2027 оны сонгуульд өрсөлдөхөөс татгалзаж магадгүй. Энэ тохиолдолд Марин Ле Пен үндэсний хөдөлгөөн намын дарга 30 настай Жордан Барделаг өөрийнхөө оронд нэр дэвшүүлэх магадaltaй байна. Судалгааны дүнг болон санал асуулгаар Бардел маш хүчтэй өрсөлдөгч болох нь батлагдсаар байгаа. Ер нь эхний шатны сонгуульд Ле Пенээс ч илүү амжилт үзүүлж магадгүй байгаа. Ташрам дуртахад Франц улсын одоогийн ерөнхийлөгч Макрон ирэх сонгуульд үндсэн хуулийн дагуу өрсөлдөх боломжгүй юм а.